Эрүүл байна уу? Эмцэм яа. Тэгэхээр энэ удаадаа захын артерийн судасны эмгэгийн шалтгаан, эмгэг жамын талаар та бүхэндээ мэдээлэл олох болно. Тэгэхээр энэ зүйлийг 2024 онд батлагдсан Америкийн зүрхний коллеж, Америкийн зүрхний нийгэмлэгийн гаргасан захын артерийн судасны эмгэгийн удирдамжин дээр тулгуурлаж одоо та бүхэндээ орох болно. Тэгэхээр артерийн судасны эмгэг гэдгийг бол надад л хэлүүлтгүү мэдэх байх. Яагаад гэвэл захын артер буюу гарны артерүүд өөрөөр хэлбэл мөчтийн захын артерийн судас маань дуурах, бөглөрөө өөрчлөлтөнд орсны улмаас эмгэг үүсдэг. За энэ зүйл бол сая 24 онд бол Америкийн зүрхний одоо коллеж нийгэмлэгээс гаргаж ирсэн удирдамжин дээр шинэ зүйл юу байдаг, шинээр юу нэмэгдсэн талаар та бүхэндээ мэдээлэл олох болно. За тэгээд энэ зүйл бол одоо мэрэгжлийн нийгэмлэгт байгаа маш их олон төрлийн эмч, эрдэмтэд, судлаач нар, мэрэгжлийн экспертээс одоо дүгнэгдэж гарч бид нар энэ эмнэлзүүн практикт онцлогын эмчилгээнд хэрэглэгддэг нотлохооны төвшин зөвлөмжийн зэрэглэлээр одоо эренбэлж гаргадаг зүйл байгаа. Тэгээд энэ 24 онд батлагдсан удирдамж бол дараах 10 зүйл бол шинжлэгдэж нэмэгдсэн байдаг. Нэгдүгээрт нь бол энэ бол одоо хүндрэл дагуулдаг эмгэг. Яагаад гэвэл захын одоо артерийн судасны өөрчлөлт гүнзгийрсний улмаас захын одоо мөчтөд хайруулах, улмаар судасны эмгэг болох тархин цус арвах, зүрхний сочмор шиг дээсийн улмаас хүндрэл дагуулах, мөн амьдралын чанар буурах мэт нас баралт хүндрэл их өндөртэй эмгэг тооцогддог. За энэ зүйлийг бол одоо 4 категорид хуваасан байдаг. Нэгдүгээрт нь бол нөх мэддэхгүй шинж тэмдэгтүүд нь илэрдэггүй бүлэгт авдаг. Хоёрдугаарт нь бол тодорхой шинж тэмдэг гэлэрдэг гарахаг хэлбэрийн захын артерийн судасны эмгэг гэж үздэг. Гуравдугаарт нь бол яг ишимээ өгдөг одоо хөдөлгөхөд ишимийг үнсгэрт бол бас хөдөлгөөн хязгаарлагддаг бүлгийг авдаг. Дөрөвдүгээрт нь бол одоо цочмог хэлбэрийг багтаадаг гэсэн. Өөрөөр хэлбэл захын артерийн судас маань бөглөрөх юм уу цочмог хэлбэрээр өөрчлөлтөнд орсны улмаас мөчтөд бол цочмог хэмжээний ишим өгөөсч улмаар одоо хүндрэл дагуулдаг. За 3 дугаарт нь бол энийг оншилгоход бол одоо өвчтний анамнез бодит төслийг 50 үед бол одоо бугуй шагааны индексээр үзэж одоо оншилж эртэлрүүлж байдаг. За 4 дугаарт нь бол энэ бол хүндрэл нь бол захын артерийн судасны эмгэг. Тийм учраас одоо маш их олон оролцогч талуудыг хамарсан эмгэг болж таардаг. Жишээлбэл чихрийн шижин, өвчнийг, дотоод шүүрлийн эмч, захын одоо артерийн судасны эмч, одоо хүндэрсэн нөхцөлд бол меццалаа эмч, зүрх судасны эмч, босоод одоо оролцогч талуудын холбоог одоо сайжруулах хэрэгтэй байдаг. 5 дугаарт нь бол эмийн хэлбэр дээр бол одоо дэвшилттэй юмуд гарсантай холбоотой эмийн одоо хяналт бол сайжирсан. Жишээлбэл ксарилта гэдэг эмийг бол та бүхэн мэдэх бах. Рибоксапан гэдэг тэр маань одоо аспиринтэй хослол байдлаар хэрэглэх нь илүү их ишемийг хүндрэлээс сэргийлсэн гэмээр судалгаагаар бол үзэж байна. За 6 дугаарт нь бол ер нь бол тасал хөдөлгөөн их чухал ач холбогдол. Бид нар одоо ингээд тасал хөдөлгөөн хийсэнтэй холбоотойгоор ишемийг гүнзгийрдэг боловч коллатерал цусан хангамж, өвчний одоо явцыг сайжруулах, тавилан сайжруулах тасал хөдөлгөөнийг ерөөсөө өрхөхгүй системтэйгэр хийхийг бол зөвлөсөн байдаг. 7 дугаарт нь бол за энэ эмийн эмчилгээнээс гадна суцсан дотор уурах эмчилгээ бол маш сайн хөгжсөн, меццаслын эмчилгээ бол маш сайн хөгжсөн. Тийм учраас энэ зүйлийг бас өвчтөнд зөвлөж авах шаардлагатай гэж үздэг. 8 дугаарт нь бол за архаг ишимийн өвчин бол эмчилэгдсэний дараач байж идэг. Тийм учраас хяналтыг бол үргэлжлүүлэх нь зөв шүү гэж үздэг. 9 дугаарт нь бол энэ бол зөвхөн эмч нар эмнэлгийн асуудал биш. Тухайн одоо өвчтний өөрийнх нь эрүүл мэндийн боловсрал, өөрийнх нь хөлний арчилгаа, тусламж үйлчилгээ хяналтанд орж байгаа гэд яг цэцэг арчилж байгаа юм шиг маш их оролцоо шаарддаг юм байгаа. Тийм учраас бол энэ өвчтөн гэрт мэдлэг олгох, өвчнийг эрт илрүүлэх нь бол эмчилгээнээс илүү чухал ач холбогдолтой бол дурдсан байдаг. За тэгээд энэ эмнэлзүүд нь бол 4 хэлбэрийн одоо хэлбэр байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл эмнэлзүү нь одоо шинж тэмдэг, нөхцөл байдал эмнэлзүү илэрлэлээс хамаарат 4 шинж хувадаг гэсэн. Нэгдүгээрт нь бол шинж тэмдэггүй. Энд бол одоо үйл ажиллагааны ямар нэг өөрчлөлт байдаггүй. Ер нь бол захын артерийн судас эмгэгчсэн боловч одоо үйл ажиллагаа амьдралын чанарт толны их нөлөөлдөггүй,
чадахгүй байгаа яваад байдаг гэсэн. Жишээлбэл одоо чихрийн шижтэй өвчний бүлний хүндрэл гарах хүртэл байдал юм уу? Аль эсвэл бүлний судас өөрчлөгдсөний бол бас бичихгүй яваад дараа нь одоо хүндрэлтний дараа мэддэг гэсэн. За хоёрдугаарт нь бол гарахыг шинж тэмдэг хэлбэр байдаг. Энэ нь бол өөрөөр хэлбэл шинж тэмдэг маань ачаал авахд гүнзгийрдэг бүлийн ирээн булчингаар бол ингэж барьж өвддөг тасал хөдөлгөөн хийсэнтэй холбоотойгоор эмэлцүүн илрэл тод ажиглав. За ингээд захын судасны артерийн судас маань өөрчлөлт нь ороод эмгэгчээд хүндрүүл цочмог хэлбэр шилждэг. За үүнийг бол одоо эмийн эмчилгээ, цуцсан дотуурах эмчилгээ, мэс цаслал эмчилгээний дараа бол архаг хэлбэрийн нөхцөл байдал. Энэ архаг хэлбэр нь бол одоо эмчилгээний дараа ч үүсдэг. За өвчтөд нь илэрч явах ч үүсдэг учраас ийм дөрвөн хэлбэр бол ингээд ээлжлээд байж идэг. Өөрөөр хэлбэл цочмог хэлбэр бол маш их хамжилт дэмжлэгдсэн боловч одоо шинж тэмдэггүй байдалтай байж идэг гэсэн. Ийм учраас бол энэ хяналтанд дайж онцлог эмчилгээ өргөжлүүлэх эмээ бол байнга уух нь чухал ажил юм заасан байдаг. За ингээд шинж тэмдэггүй артерийн судасны эмгэг бол ерөнхийдөө 20-50% төлний зөөврийг илэрдэггүй. За захын шинж тэмдэггүй учраас одоо шимээ өвдөлт мэтээс одоо хөдөлгөөн нь бол хязгаарлагдаггүй одоо мэддэхгүй яваад байдаг гэсэн. За архаг шинж тэмдэгтэй эмгэг бол ялангуяа алхах, биеийн хүчний ачаал авах үед хөлийн булчин чангарах, үе мөчөр өвдөж байгаа биш одоо өвдөлт илэрдэг. Тийм учраас дасгал хөдөлгөөнөө одоо хязгаарлахад өвдөлт маань арилдаг гэсэн. Өөрөөр хэлбэл 10 минутаас дээш алхахад одоо өвчтөний нийт 80% бол шинж тэмдэг илэрч идэг. За 3 дугаарт нь бол мөчтийн одоо цочмог хэлбэр байдаг. Энэ нь бол одоо соцсны сочмог өөрчлөлтөө улмаас одоо артер бөглөрөх юм уу, эсвэл хүнд зэргээр нарийсах юм уу, аневризм хагарах үед бол үүсдэг гэсэн. Энийг нь бол хөлийн цочмог шимийг бол одоо дөрвөн ангилдаг. Нэгдүгüрт нь бол хамгийн одоо дажгүй хэлбэр ишмээ болсон боловч одоо мэдрэхүү хөдөлгөөн алдагдаагүй артер вен урсгал хэвэн байна. За хоёрын A хэлбэр нь бол энэ бол эмчлэх боломжтой цаг алдахгүй эмчилвэл одоо мөчийг тайруулах юм уу, хүндрэлээс сэргийлдэг артер энэ одоо доплер тодорхой урсгал хязгаарлагдсан байна. За хоёрын V хэлбэр бол ерөнхийдөө мөчийг бол эмчлэх боломжтой хөдөлгөөний алдагдал под илэрдэг яаралтууд эмчлэх шаардлага байдаг. За 3 дугаар хэлбэр нь бол аль хэдийн одоо мөчтийн цочмог шимээ болмаас үл ирэх хэмтэлд орж одоо ерөнхийдөө артер венийн судасны доплер бол өглөрсөн байх магадлал илүүтэй байдаг гэсэн. За энэ дөрвөн хэлбрээс гадна энэ артерийн судасны эмгэг маань яаж үүсдэг юм бэ? Яагаад шалтгаан нь бол ерөнхийдөө 5 нь одоо том импакт хүчин зүйл нөлөөлж байдаг. Томоохон тов нь шалтгаан гэсэн. Энэ маань эрсдлийг 2-оос 4 дахин нөлөөлдөг. Анхаарахгүй болохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл энэ өвчнүүд байгаад байгаа нөхцөлд захын артерийн судасны эмгэг үүсэх магадлал их өндөр. За нэгдүгüрт нь бол яатчгүй судас сатуурал байдаг. Энэ судас сатуурал эрсдэл хүчин зүйл дөртөө одоо бид нар цэцэм судас сатуураа дистийн тавилан гэдэг шиг тэр маань артерийн судасууд бүгдээрээ л одоо тодорхой хэмжээний нарийсэл сатуурал өрнөжөд гэсэн. За хоёрдугаарт нь бол чихрийн шиж өвчин байдаг. Энэ бол хөлний хүндрэлийг их дагуулдаг. Захын судасны эмгэгэр өвдөх эрсдлийг 2-оос 4 дахин нэмэгдэг. Яагаад гэвэл судасны гэмтэл одоо судас сатуурлын том эрсдэл хүчин зүйл болчиход байгаа гэсэн. За 3 дугаарт нь бол тамхиталтай ордог. Тамхи яагаад нөлөөлдөг вэ гэхээр энэ маань тамхины одоо утаан дагуулгаж байгаа химийн бодис маань цусан шингээд одоо энэ цусны урсгалаар явж байхдаа артерийн судасны ханыг цочроогоод эндотелис буюу дотор ханыг цочроогоод ингээд судасны архаг өөрчлөлтөө болон гүнзгийрүүлээд. Тийм учраас бид нар тамхи болоо энэ маань судсыг нарийсгаж шимээ өөрчлөлтийг нэмэгдүүлдэг шүү гэж удаа зөвлөд байгаа гэсэн. За 4-р хүчин зүйл нь бол даралт төсөлт байдаг. Бид нар одоо даралт төсөлтөд хяндаггүй, тоодгүй. Энэ маань аажмын судасны ханд үзүүлж байгаа даралт өндөр байгаад байна гэдэг нь артерийн даралт маань судасны эмгэг өөрчлөлтийг гүнзгийрүүлдэг. Тийм учраас байр ихтний гэмтэл илэрдэг үүндэн бол одоо өөрийн одоо артериолууд гэмтснээр шээсээр уурыг алдах ч юм уу тийм нүдний артериолууд гэмтснээс болоод нүдний одоо артер венийн өөрчлөлт илэрх ч юм уу. За 4-р 5-дугаарт нь бол одоо хянагдахгүй слепидем байдаг. Цуснд холестерин хэмжээгээр
байгаад байвал энэ судас хадвал бас эрчимтэй үүсдэг. Энэ таван хүчин зүйл бол энэ захын судасны артерийн судасны бол салшгүй холбоотой байдаг. Тийм учраас ялангуяа чихрийн шижиг өвчнөд хүмүүс бол тамхи болох хэрэгтэй, артерийн даралтаа маш сайн хянах хэрэгтэй. Өг төсний одоо хэмжээг зогсонд хэвийн байлгаж иж энэ эмгээр өгдөхгүй байна гэсэн. За тэгээд мөн одоо чихрийн шижингээр урт хугацаагаар өвдсөн ямар нэг артерийн судасны эмгэгтэй нас маань 65-аас дээш гарсан хүмүүс энэ захын судасны эмгээр өвдөх их байдаг гэсэн. За ингээд энэ захын артерийн судасны эмгэгт нөлөөлөх эрсдэл хүчин зүйлүүдийг ингээд судалгаагаар аваад үзэх судалгаагаар гэдэг маань энэ эмгээр өвдсөн хүмүүсийн шалтгааныг эренбэлэхэд хамгийн их шалтгаантай хүн бол энэ cigarette smoking тамхи татах хүнд бол маш их нөлөөлж байна. Бид нар тамхинаас гар гээл яриад байдаг боловч яг гүн чанарыг мэдээд тамхи ингэж нөлөөлж байгаа гэдгийг одоо сайн ойлгох хэрэгтэй байдаг. Яадаг л чихрийн шижиг өвчин даралт ихсэлд өөх тос солилцоо алдагдсанаас илүүтэй хэмжээгээр одоо импакт эрсдэл хүчин зүйл алдаг. Сайн ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол энэ чихрийн шижиг өвчин ордог. Гуравдугаарт нь сая дуртай артерийн даралт гэсэн өвчин өөх тосны солилцооны хямрал ордог. За дээрэс нь нэмэгдээд энэ бөөрийн архаг эмгэг цуснд өрөвсөл өндөр байгаатай бол бас захын артерийн судасны эмгээр өвдөх магадaltaй. Жишээлбэл өрөвсөл гэдэг маань одоо жишээлбэл хоолой ангилдаж ч юм уу, анатомо байн хүрдэг ч юм уу, ковидээр өвдөх үед болохоор энэ өрөвслийн одоо медиатор стокийн цуснд ихснээс болоод энэ судасны дотор хаана эндотелис байн цочроож тэнд одоо өрөвслийн урвалыг өрнүүлэхийг одоо дэмжиж, эрчимжүүлж байдаг. Тийм учраас захын судас одоо хадуурч болмаар өндөрлөлт авах. За ингээд эмгэг жамыг хүчин зүйл нь яадаг вэ гэхээр яг уу гений эмгэгүүд тодорхой одоо генийн одоо өрмөц байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Жишээлбэл энэ эрсдэл хүчин зүйл тухайн одоо генийн одоо мутац юм уу илэрлэх өндөртэй байвал артерийн судасны эмгээр магадлал илүүтэй байдаг гэдгийг бас сайн ойлгох ёстой. За ингээд хамгийн гол хүчин зүйл маань хэвийн артерийн одоо цусны урсгал хэвийн байж хахад бол ингээд захад цус ангам сайн очдог учраас бид нар хөлийн гарын одоо үйл ажиллагаа гүйцэтгэж байна. За ингээд энэ хөлийн судас юм уу эсвэл гарны судас артериол маань ингээд саяны шалтгаан хүчин зүйлийн нөлөөгөөр ингээд нарийс чадвар одоо сүүн нарийсаад ирэхээр цус ангам улмаар энд одоо тэр захад очих хүчил төрөгч тэжээлийн боц багасч улмаар одоо ишин үүсдэг. Ийм учраас энэ одоо эмнэлзүүд ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр тухайн хүнд бол одоо хөлийн өвдөлт илүүтэй илэрдэг амралтын одоо ачаалал авах үед хөлний одоо өвдөлт илэрхээс гадна одоо захын одоо шарах арсны өөрчлөлт маань илүү удаан идэгдэг гэсэн. За дээрээс нь бид нар бодит үйлчлэгээр бас тодорхой хэмжээний мэдээлэл авдаг. Одоо захад одоо пульс оксиметр барихад байдлаар захад хүчил төрөгчийн ханамж хэр байна. Дээрээс нь захын одоо артерийн судасыг тэмдэр судасны урсгал ирж гин үү гэж мэдэх хэрэгтэй. Харин эдгээр нь одоо эмгэг өөрчлөлт бол захын артерийн судасны оншилгоо хэсгээс та бүхэн үргэлжлүүлж мэдээлэл авах боломжтой байдаг. За тэгээд илүү их мэдээллийг авахыг хүсвэл энэ Facebook пэйж буюу доктор Сумья зүрх судасны эмч гэдэг Facebook хуудсыг дагаараа хэрвээ таалагдвал лайк, шеэр хийгээрэй. Тэгээд энэ маань видеонууд маань YouTube суваг тавигддаг учраас та бүхэн энэ сувгийг сонсоорой. Бүр хэмжээ одоо энэ хөтөлмөрийг гэмчмээр байвал та нарын номын худалдаа эрүүлгийн маяг номыг аваад эмч бол өвчтөнд уншуу та. Монгол хүн 81 насны Монгол аав бүрт харъя гэсэн одоо урайтай. Тийм учраас одоо хамтдаа эрүүл урт тасалж их орондоо эрүүлгийн маягаа орлооч аз жаргалтай амьдрья гэдэг энэ удаагийн цуглаа тусгаж байна. Тэгээд дахин уулзтлаа баяр та. За тэгээд дахин уулзтлаа баяр та.